Дорнод бүсийн эрчим хүчний систем төрийн өмчөд хувьцаат компани хэрэгжүүлсэн Чойбасангийн дулааны цахилгаан станцын суйрлагдсан хүчин чадлыг 50 мегаваттаар өргөдгөх төслийн төсөв төртгийн 73%-ийг Монгол Улсын хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн. Тодорхойлбол 60 сая $, буюу 420 сая юаныг Хятадын хөгжлийн банкны хүүсвэрээр Монгол Улсын хөгжлийн банк санхүүжүүлж өргөдгөлийг нь 2024 онд ашиглалтанд оруулсан юм. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд бол одоо 50 мегаватт буюу 130%-аар нэмэгдэж байгаа. За дулааны эрчим хүчний үйлдвэрлэлд маань бол 100 гигаватт буюу одоо байгаа хүчин чадлаас 2 дахин нэмэгдсэн. За төслийн хүрээнд бол 130 орчим байнгын ажлын байр шинээр бий болсон. За төсөл хэрэгцснээр одоо байгаль орчин дээлтэй дэвшилтийн техник технологиг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. За инженер техникийн ажлын ур чадвар бол дээшлэх боломж бүрдсэн. За хамгийн гол асуудал бол одоо Дорнод, Сүхбаатар, Хинтээ аймгийн одоо айл өрг алтан байгууллага, уул уурхайн хэрэглэгчдийг бол цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, за мөн эдгээр аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тэлэх, шинээр одоо хотс суран газрууд бий болох, за аялал жуулчлал хөгжих гэд маш олон таатай нөхцөлд бүрдсэн чухал ач холбогдолтой төсөл бас юм аа.